Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ чон иж байна гэдэг үлгэрийг ярина. Чон иж байна. Нэгэн тосгонд хончин хүү амьдардаг байжээ. Өдөр бүр хонь хуруугуудаа маллаж нэг янзын л ажил хийдэг болохоор хүү үед нь залхаж зүтгэмээ санагдаж гин. Тэгээд хүү модон дээр гарч чанга дуугаад "Яна, чон иж байна" хэмээн олов. Үүнийг сонссон тосгоны хүмүүс сандалдан уйлдан ирэхийг хараад хүү инээдээ байж ядан хөхрөв гин. Хэд хоногийн дараа хүү дахиад л уйдаж тэр дахин чанга дуугаад "Яна, чон иж байна" гэж ялахад тосгоныхон өдийн адад дахиад л айн сандалдаж чулуу барин уйлсхийг үзээд хүү бас л хамаг байдгаараа хөхрөн инээж байв. Гэтэл нэгэн өдөр үнэхээр жинхэнэ чон хурж ирэн хонь сүрэг рүү дайрхан тэр. Хүү яавч төгшүүтэй хоолоогоор "Хүмүүсээ чон илээ" хэмээн ойлсон боловч хэн ч хүүг тоосонгүй. Дандаа худал хэлдэг хүүд хэн ч итгэхийг хүссэнгүй. Хөрхий тэр хүү хоринуудаа бүгдийн чонод бариулчихав. Үргэлж худал хэлдэг хүний үгэнд бусад хүн итгэхээ болдог гэдгийг хүү маш олон хонь хураа төлөөс төлөн байж ойлгож авсан байна. Нээрээ тийм. Энэ хүү дахин хэзээ ч худлаа ярихгүй гэсэн шүү.